Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ Хинтээ аймгийн Бэндэр сумын уугуул техникийн ухааны доктор профессор Солтой Содномын Цэдэн доржийн 2015 онд хэвлэгдэж байсан хүнд хэлмээргүй юмсан номноос Заяа Тавилангийн эргүүлэг өгүүлгийг хүргэж байна. Чөдөртэй морой хайж голын урдах шугуугаар явж угаад дээд гармын бөөн бургасыг тойрохдоо сэмжим хөөхөнтэй дамби халз мөргөлдөв. Тэрээр тэрхэн үедээ нэлэмгэр уд бургасны цаанаас гарч ирсэн хүүхнийг анзаарсангүй. Тэр хоёр бүр мөргөлдөх хаятай болж сандарсандаа дамби хүүхнийг тэврээд авч бөөн бандсан юм болов. Хүүхнийг хальт тэврээд тавих хоорондоо сэтгэл татам залуу цэвэр үнэр биеийн дулаахан элчийг мэдэрсэн дамбийн шилүүсник шиг эхэмсэг дүгэргнүүдний харц онх ондон болж зөөлрөөд явчихлаа. Сэмжим танаас цоччихлоо. Хаа хурч явна? Гэхэн дотн инхэр сонсогдов. Энэ хавийг нэгжиж морой хайж яваад санаандгүй юм болчихлоо. Би ч бас залт хийлээ шүү дээ гэж инээмэр аядахын алдамд хүүхний нүд түүнийг ирээцээргүй тэмтэрч байгааг дамби анзаарлаа. Хүүхний харц түүнийг үл үзэгдэх аргамжаар хүлчгшгэл түүнд санагдав. Сэмжмийн жавралсан бор шарнууд гөлс хийн бодол нь дотогшлох шиг болж харааны гүйдэл нь түр саатах үед дамбийн биеэр өөрт нь бараг мартагдах шигсэн амттайхан догтлол долиглох шиг болов. Гэнт тохиоллоор тулгарсан хоёрт нэг өвчгтэй бодол зэрэг төрж тэр нь бие биед нь ямар нэгэн далд увдсаар дамжсан нь илэрхий. Өдий 50 гарсан насандан дамбийн үтсэн харсан таасан мэдэрсэн юм олон. Эл далд бодсон бодол бол зөндөө. Сэмжим 30 хүрэх насандаа яваа залуу хүүхэн авч хэдэн жилийн өмнө хүнтэй сууж амьдралыг ч басч гэж үсчээлээ яваа нэгэн. Түүний нөхөр нь газрын зургийн орсуудад хэлмэрч хийн гэж яваад жил тойрон эзгөв. Энэ хооронд Сэмжим эхийнхээ хамт хэдэн малаан маллаад гэр ахуйгаан аваад явж байгаа билээ. Хүнтэй суусан ч хүүхэд гаргасангүй. Залуу хүн төрнө гэж хүнгүй л түүнд зориг өгнө. Тэр жил өвлийн ид хүүтнэр хөхүүлийн арыг үргээх авч явсан хүмүүсийн зарим нь баруун булгийн өвлжөөгөөр бууж цай угаад мордсон. Өндөр чилгэр нуруутай эдэр залуу эр дамбид. Цай барихтаа гарын чижигнэж нүүр нь улаах шиг болсныг Сэмжим одоо хүртэл мартаагүй сонив. Дамбитэй халз тулгарангууд Сэмжимийн бие чичрэс хийж нүүр нь улсхийг шиг болоход тэр цагийн догтлол өнөө хүртэл үргэлжилсээр байна уу да гэх бодол зурсхийн орж ирэв. Танайхаар сонин юу байна? Ээж чинь сайн уу? Гэж дамби ярианы сэвжүүр гаргахад Сэмжим сонин гэхэр юмгүй дээ. Сүү тушаахаар энд буугаад ээж бит хоёр хідэн үнээгэн шувтардаг ажилтай гэв. Саяхала дамби гэрээ цэргүү нэвч шувт нэгжиж байсан Сэмжмийн жавартай чимшиг, урхим чимшиг бор шарнууд гунигаар дүүрч нүмгэн дан дээлтэй залуу сайхан биений сул байчих шиг болоход ямар нэгэн сэжмээр өөрөө үүнд хамаатай бүр гэмтэй юм шиг дамбид санагдчихлаа. Хэн хэнэн нэгэн үл үзэгдэх шижмээр яалтчгүй л холбогдоод яах учран олохгүй байгаа айтай тэн гэлзэж зогссоор Сэмжмээ би чамтай тухтай уулзмаар байна. Хоошлуулаад яах вэ? Орой тийшээ гол өгсөд гөрөөсөнд явна. Юу л удаа гэж буцахтаа энэ арын 6 модны тэндээс харж бай. Чи бүрий болохын үеэр ирээрээ гэж дамби тулган хэлээд хариу сонсолгүй цааш алхав. Сэмжимд юм хэлэх сөхөөж гарсангүй. Гэхдээ нэг л их догдлоод явчихлаа. Дамбийн эргэж харахад Сэмжим байсан байрандаа зоогдсон юм шиг хэсэг зогссноо аажуухан алхасаар модтын цаагуур далд орлоо. Дамбийн дотор Сэмжим заавал ирнэ гэсэн бодол ботнот зангидагдав. Сэмжим гэр зураа энтер юм хийж байхдаа гинт нүүрлсэн сонин учирлаас бодлоо салгаж чадсангүй. Эднийхэн хол зайдуу өвлждөг боловч зуны хэдэн сар олон булгийн засланд бууцгаана. Дамбийнхаа Сэмжимээс ганц 2 насаар дүү хүү бас хідэн охидтай айл. Түүний эхнэр залуудаа хүний дор орхооргүй царай зүс бие хаатай сайхан хүүхэн байсан. Одоо болохоор онцагийн тоосонд дарагдан гундаж өтөл төрхөндөө орсон авгаа бие.
Дамби эхнэртэйгэн 30 жилийн амьдралын ард цуг гарсан хэдиж тэдний бодол санал зүрх нь ихссээр эмээлийн хоёр бүүрэх шиг өөр өөрийнхөө зүг рүү зүтгэдэг болсон хоёр. Гэлээ гэхэд олон жилээр барьцалдаж зэвэрсэн амьдрал нь аль ч заадсараа салхаас нэгэнт өнгөрснийг тэдэд энэ дүү сайн мэднэ. Нэг иймэрхүү тавилантайгаан эвлэрч суухаас өөр гарцгүй хоёр ажгоо. Хүүхдүүд нь бүгд өрх тус гаралснаас хойш 2-3 жилийг нэг л шүлтмуутай өнгөрөөж яваа билээ. Насны гал нь бөхөөгүй Дамбид заримдаа залуугийн явдлууд нь санагдаж одоогийн байдалтай дургүй хүрэх шиг болно. Хаяа хөгшөнтэйгөн түр тар хийж дотроо цугласан буглаа захтнааг гаргана. Гэтэл энэ өглөөний сонин учрал түүнийг цоош нэрч хүчээр хөглөж орхив. Сэмжим хүүхнийг бодолтон эргэлдүүлсээр гол өксөж яваад морион олж барьлаа. Дамби амттай бодолтойгоо орооцолдож байхад хөгшин нь өдрийнхөө нуршуу ажилд түүртэн хөлсөн усаан гоожуулахын наагуур гарч орно. Хөрш дондог нь орж ирэхэд Дамби урдих шигэн шатар урж хор шарыг нь малтсангүй. Өдөр өнгөрч өвөхгүй зовлон түүнийг чилээн. Тэгснэн оройн үнэ саахаас өмнөхөн буугаан урч морион мордон гол өкслөө. Хадтай толгой дээр гарч голын шугуй тийш дурандаж хэсэг суулаа. Оройхон тийшээ сэрүүтэр болоход ялаа хорхооноос хорч хэвтсэн гөрөөснүүд босч ойн цорхоонуудаар эдээшлэхийг тэрхүүлэн. Юм үзэгдэхгүй нүү гэж бодож байтал нь түүнээс холгүй нэг соёондэ ажигсэжгүй идэж байгаа харагдлаа. Тэрээр шагааж буудсан боловч анган онсонгүй. Оноогүй дэ чи нэг их харамссангүй. Тэгс хийгээд түүний товлсон цаг дөгсөн тул голоо уруудаж мөнөөх 6 модны тийш чиглэлээ. Шилшилээ даран ургасан 6 модтой гүйхэн жалганд хурж бов. Морныхоо эмээлийг авч аятай газар олж суугаад гармын тийшээ хараа чиглүүлэн байлаа. Энэ хооронд Сэмжим хүүхэн түүний хүсснээр ирдэг байгаа даа гэх эргэлзээ бас догтлол дотор нь огшиж бочууруулснаас сүрхий гүнзгий зогсоод ав. Нэлэмгэр уд бургасны дэргэд түүний хэлсэн үгэнд тушигдсан юм шиг зогсоод үлдсэнийг нь дүрслэн бодоод ирнэ гэсэн итгэлийг өөртөө лавшруулав. Гол уруудаад тэртээ дор оройн сайлын үеэр тавьсан унаа цэнхэртэн зам харч жаргахнаар баруун хойд өндрийн сэрмэн моддын цаагуур юугүй далд орлоо. Урд хөндийд үхэр мал таран бэлчиж хаяа нохоо хуцгаас өөр анир чимээгүй намуухан өдөш болж байв. Сүрхий бужигнаж байсан ялаа шумуул оройн сэрүүн ороход татарч чөлөө завууг шиг боллоо. Бүрий хараа болж байв. Дамби нүднийхээ үзүүрт үзэгдэх цагаан ямыг тогтоон хартал гармын тэндээс цагаан алчууртай хүн наашилж буйн тодорхой боллоо. Тэрээр хоолой засан чимээ өгч дөхөж яваа Сэмжмийг өгтөв. Өдөржин догдолж бүлгэлсэн сэтгэлийн үертэн автсан Дамби залуу хархуу шиг шаламгаа гихчин хөдөлж Сэмжмийн гараас татаж тэврээд авав. Сэмжим яах нэвдэ хэрэггүй гэх авч Дамбийн хаахар цээжинд аль хэдийн толгойгоо нааж хав тэврүүлсэн байлаа. Оволцож оргисон амьсгаагаа дарж ядан тэврэнд нь байгаа Сэмжмийг нүүр нүдгүй хүнсгэд тэдний биеэр иремийн судлууд сэрэн лугшиж амттайхан мэдрэмж амилж байлаа. Догдолж доргин манарч мансуурсан Дамби хүүхнийг сэв хийтэл өргөж тэвэрсээр дэлгэж бэлдсэн одончуу цэмбэн цовон дээрээ хөвтүүлэн нөмгөн дээлийнх нь энгэрийг задгайлж ангэр цээж охин цагийнхаараа бумбайх өхнүүдийг нь шуналтай наргагүй ноцож ноолон таалж байв. Түүний эрийн хүч нь эрчлэн лугшиж тийм гэхийн тэмдэггүй хүсэл тачаал асан дүрлцэх ажээ. Сэмжимч хитрхи түрэмгий галт зуршинаг тачаалын ил бишидэн давтан урд хожид үзээгүй хүчтэй таашаалын оршилд пологтож алигаа алдан гиншиж мэдэл сэтлээ бүгдийг нь Дамбид эргэлтгүйгээр алдсан байлаа. Сайх хоёрын янаглал нэн тааламжтай өрнөх бөгөөд таашаал жаргалаас унд орч зоргоор гарах ай үггүй аваа чимээг ойрхон уйсан морноос өр хүртэн сонсох амтан энэ хавьд үгүй. Ойр саяын жилүүдэд бараг мартаад байсан ирээн жаргалд Дамби умбож Сэмжим урдмөн мэдэрч байгаагүй таашаал ханамжийг инхүү хижээл ханхар ирээс анхудаа хүртэн хамаг биеийнх нь гүнээс ундрах талархал таашаалын бүлээн нулимсан цуулан байлаа. Огт санаандгүйгээр эхэлсэн учрлынхаа талаар тавиланд минь ийм их аз зурагдсан байж дээ гэж Дамби бодож байхад Сэмжим сүслэн залбирдаг бурхан минь намайг ивэлээ гэж дотроо залбирна.
Дамбийн дээлийг нүмер нь тас тавиралдан хэвтэх тэр хоёр өөрийн өмнөх харанхуй хүртэл бүхэл шүнжин янаглан жаргаад туслангийн зүг явцгаалаа. Сэмжмийг мориндоо унуулж хөтлөөд гэлдрэхэд Дамби өөрийгөө таньж ядах шиг, бас өөрөөрөө бахархах шиг нэг л дэврэн. Харин түүнд харамслын жижигхэн ч бодолт өрөхгүй байлаа. Ийм учрал нэгээр дуусахгүй гэдэгт тэр бат итгэлтэй байв. Тэрээр сайхан хүүхэн чамд баярлалаа. Сүүлийн жилүүдэд хөллөгөөний хөгшин шар шиг амтан л идэх уухаас өөр шийдгүй явснаа өнөөдөр 90% сэхэж сэрлээ. Хоёулаа цаашид уулзан учирч жаргалтай мөчүүдийг зохиож баймаар байна. Нэр төрт чинь сэв суулгахгүйг чандлан хичээнэ би гэж хэлв. 10 хэдэн жилийн өмнө үргэлэг хийгээд буцахтаа та манайхаар бууж цай уусан. Тэгэхэд би таныг хараад нэг хачин догдолсноо. Сая голын гарам дээр таарад тэр догдлол бас хөдөлснийг гайхан бодож явна. Би тэгэхэд 14 тавтай хүүхэд. Та бол айл гэрийн эзэн 40-од хүрч явсан ир байж. Насныхаа зураг харахад би хэрэгтэй цагаас хоцорч төрөөд тохиох ёстой учирлаасаа төөрч гисэн. Төөрч бодилсны харуусал, гэмшил минь унтарч бөхөхгүй өнөө хүртэл миний дотор оршин байна уу гэж бодмоор. Олон жилийн өмнө учраа мэдхгүй хүүхэд намайг эзэмдсэн тэр догдлол хөтөлсөөр тантай залгуулчих шиг боллоо. Би харамсахгүй байна. Холыг харж хоочийг бодох тэнхээч надад лавалга. Эгзэг таарч дахин бид учрах байлгүй дээ. Гэж сэмжим хэлээд мориноос бууж Дамбийн ингэрт нүүрэн нааснаа би татан гэр рүүгэн зүгэллээ. Зуслангийн дээд хотны нойрмог ноход дэмий балаа хэд хуцснаа сэмжмийг таних авайгүй болов. Сэмжим гэр рүүгээ явж байхдаа эм хүний жаргалыг энэ шүнл эдэллээ. Энд бол шүтдэг бурхны минь надад хүртээж бүү бэлэг биз. Нөхөр минь хараа бараагаараа бол хинээс ч дутхгүй ир авч надад эм хүний мэдрэх жаргалыг сөгнөж чадаагүй байж. Ер нь бол чадахчгүй юм шиг байна. Амьдрал их баян юм. Энэ биеинд заяасан хайрын өвдөс гэж юу вэ гэдгийг тайлах шиг л боллоо. Сайхан байлаа. Талархахаас өөр юм алгаа гэж бодоод авлаа. Чимээ аван энэ тэнд хуцаж байсан доод хотны ногтож дохио авсан юм шиг намдаж авайгүй болов. Үүр тэмдэгрэхтэй зэрэгцэн буусан Дамби морин чөдөрлөж тавиад Зуслангийн навтгар байшингийнхан үдийг хихнуулсаар оров. Нойронд сэрэг хөвшин нь яагаад оройтсныг асуухад явгадаж гүйсээр гол нэлээд өгсчхөд юм харагдахаан болох үеэр буцахтан урд талын хунхуйд үлдээсэн мориноосоо төөрч баахал будиллаа. Харанхуйд мориныхаа хажуухнаар яваад байж л дээ. Бодлоо болжээ гэж хизээч билээ. Тохиолдсон явдлаа өнөөдрөх болгон ярьсаар хэвтээд өглөө. Тэр нэгэн учирлаас хойш сайх хоёр ая ивэн олж уулзаж учирсаар байлаа. Хин хинэн сэрэмж алдахгүй тул тэдний явдал нууц хэвэр. Харин сэмжмийн ээж битүүхэн хар авсан аятай. Далим гарвал охиноосоо үг алдуулах мэх зөхөөгод байдаг болов. Нөхөрт гараад 5-6 жилийн өрүүдсэн ч ирээсээ үр олоогүй охиноо цэрмаа хөвшин өрөвдөх авч яалтай билээ. Тэгж байтал голын өлөн хүрэнтэж эхлэн хадлангийн цаг юу юуг тулаад ирэв. Дамбих баруун хувьтайд сэмжин болохоор хөхүүлийн араар хадлан авч өвлжин. Нутгийн хашрууд хадланд гарах товыг 7 сарын сүүлийн 7 хоног гэж тогтоосныг хавь ойрынхон дуулсан байлаа. Бүгд гараар хадахтуулаад чамгүй их ажил болно. Урд нь энэ нутгийнхан бараг толгой дараалан морин машин тармууртай байсан авч хөрөнгө хураалганаар хуу хамуулчихсан ажээ. Тэгээд сэхэл авч хуучныхаа чинээлэг байдалд орсон хуруу дарамцон малч бахтай амиа аргацаа хайтай сууцгаа хаж. Эсрэгүүний баривчилгааны үеэр Дамби аз болоход урд хил дээр цэргийн алба хааж байжээ. Тэрээр халах голын дайны дараа цэргээс халагдсан боловч төвшүүртэй цаг байсан тул төр цэрэгт хэдэн удаа татагдан үндсэндээ чөлөөлөх дайнаас хойш л байран суурин суух болжээ. 40 онд цэргийн жинхэнэ албанаас халагдаад ирэхэд нь эцэг нь баригдаж сураггүй, эх нь нас дүүрсэн, хэдэн эмэгтэй дүүнар нь хөрөнгө хогшилжгүй хоосорсон зүдэг ядуу юмнууд нэг дороо шамбаарлтан сууж байлаа. Дүү хүүхнүүдийнх нь эрд очих нас нь болсон ч тэдэнд хүртэх эрчүүл гэдэг нь байхгүй болсон цаг байлаа. Аваал эхнэр долж нь хүүтэйгээ зөв төрхөмдөө суусаар байв. Зэрэгт явхаасаа хэдэн сарын өмнө гэрлээд байсан Дамби эхнэрийн аавынд нь айлчлуулах гэж аваачиж орхиод байтал нь цэргийн яралтай зарлан дуудах иржээ. Дамби эхнэртэйгээ хальт уулзаад цэрэгт мордов. Аавындаа үлдсэн должин түүний эрхийг хүлээн ийхүү 4 жилийн нүүр үзв. Дамбид хүү төрсөн тухай захианда бичиж дуулгасан байлаа.
Дамби цэргээс ирэхэд дөрөвтэй болсон хүн нэгний гавар шиг хөөхөн шар юм. Хурга тугалыг нааш цааш туучдаг бяцхан туслагч болчихсон байлаа. Дамби төрхөмдөө байсан эхнэрээ гэртээ авчирч хөрөнгө хогшлон хураалгасан хэцүүхэн айлын амьдралыг залгуулах гэж зүтгэж ядаж байтал нөгөө айхтар ихтэй дэгдээд дахин цэрэгт дайшлагджээ. Баян түмэнд цэргийн алба хааж чөлөөлөх дайныг дуусгаж байж нэг мөсөн чөлөөлөгдөж гэрийн бараа харсан ажээ. Орон гороо хоосорсон энэ нутгийн айлууд одоо бол бараг бүгдээрээ ам зуулгын 100 хэдэн малтай. Илүү гарах юмгүй. Урдийнх шиг чинээлэг байдалд хүрч чадаагүй л байгаа юм. Зав зайгүй хөдөлмөрлөдөг зуршил, альваад дүйтэй байгаагаан буйлуулж борлуулад идэ ундаагаан бэлдэх чадвар, бардам хаанхар зангийнхаа хүчинд тэд газар долоосон үгээгүй гуйлагчин болсонгүй. Дамбын хувьд нас ихийн хэрээр өвс хадланд гарахтаа жаахан бэрхшээдэг болж, морин машинтай болгосон гэх бодол төрдөгч эв таарахгүй байсаар. Сэмжим 100 хэдэн өхөр тэрэг чарганы 2 мориндон хүрх өсийг хадах болно. Тэдний хідэн хоныг ононгийн урд бийд суух, нагцынх нь харна. Дамби сэмжим 2 хадланд гарахаас 2 хоногийн өмнө урдийнх шигээн тэр хоёрын болзооны газар болох 6 модтой жалгандаан уулзаж бие бинийгээ эрхлүүлж жаргасаар шөнийн тэнгэр гэргэрийн зүг явцгаав. Дамби завцай гаргаад чам дээр очиж байхыг бодноо. За ордоо сэрүүнж болчих шиг гээд хэмхчих шахан тэрчгээд яваадаг. Сэмжим хээр морон тэргэндээ хөллөж энэ тэрхэн юман ачаад олон булгийн оройгоор тойрч баран урагш хөтлөх замаар өвөлжөөнийхөө зүг явах зуураа. За эн чинь юу бэлээ? Биений юм 2 сарч үзэгдсэнгүй өнгөрчих чинь гэж бодохдоо сандрахт шиг нэг хачин эг маг болов. Жирэмсэн болсон бол үр төрүүлж их болох заяа минь орхиогүй юм байна. Үүнийг би олон жил хүлээсэн. Нөхөртөө сувай судраган гэж хэлүүлж бас зодуулж нүдүүлчих байсан. Тэгвэл хэн маань суваархын шалтгатай байсныг мэдэх цаг байж болох нэ. Гэхдээ эр нөхрийнхөө эзгүүд гэдстэй болсон минь хэн хүнд таалагдна гэвэл юу л болтоо. Нутаг нугийнх нь таах таавартай. Хэлэлцэх ярианы сэжимтэй болж хэсэг шуугцгаах биз. Цаа яадгийн. Сөрөгтөө сүрж, уруудахтан уруудтгал хорвоо. Жирэмсэн болсон минь л үнэн байгаасай гэж бодохдоо сэмжим хачин их зориг орчих шиг боллоо. Үд өнгөртөл явсаар өвлжэн дээр бууж, морин чөдөрлөж тавиад, бэлэн авч явсан цайнаасаа ууж талах зөөхий идчихэд өвсөн урц барих ажилдаан оров. Хэсэг газрын өвсийг хадаж бэлдээд амбаарынхаа хажууд бэлэн байсан сургаагуудыг холбон босголоо. Хадсан өвсөөрөө ясам удаан хуцсаар оройхон тишээ бэлэн болгов. Горих руу усанд явхдаа хідэн бургас завчиж авчираад уртсан дээгүүрэн хаяж салхины хамгаалт хийлээ. Өвлжөөний нам гүм орчинд ойрхон өвс хазлах мориноос өөр чимээ гаргах амтангүй. Нар шингэх тишээ болоход морин аргамжаад багахан шүл хийж уугаад унтахаар хэвтлээ. Өвсөн урц барьж хадлан дуустал суухад таатай. Халуунд сэрүүхэн, бороонд барагтайд гоочгүй. Сэрүүсэд ирэхэд бас дулаан. Уртцаан залхууралгүй барина. Уг нь амбаартаа орж засаад тоогнохтож болохгүй юмгүй. Шинэ хадсан өвсний таатай сайхан өнөр анхилна. Сэмжим хөдөөхөр явхдаа нэг их айгаад байдаг гутал амар тайван байлаа. Маргааш өхрийн сарвчны баруугаар шигүү ургасан хяаг шарилчтай хэсгийг төрүүлж чаднаа гэж бодсоор нойрондоо дийлдэв. Хэдэн өдөр нартай сайхан байсан тул сэмжим зарим өдөрт өглөө оройны орлогодоо бүтэн хадаад хамлаг гарсан үед бухалдаад нэг мэтгэд 60 шахуу бухалтай болсон байлаа. Энэ хооронд ононгийн урд бид байдаг нагцынх нь шүтлэн ямаа гаргаж борцлоод хүүхэд явуулж хөргүүлв. Ээж нь сүү зөөхий талах ганцгалаад ирж ирэхэд нь борсныхоо хагасыг өгч явуулаад сүү зөөхийгөө горхины ирэг дээр хүйтэн өсөнд сойж аргамжав. Сарны саруулд хідэн бухал тавих гэж мэрийсээр ажлынхан ард гарах үед цаг их орой болсон байлаа. Унтахаар хэвтэнгүүтэн бүх нойронд автсан тэрээр хачин их унтчихж босч гадаалаад харахад бараг багуудулж байгаа юмстай. Бороо орхон дээ гэж бодонгутаан бухалдах өвстэйгөө санаж яаран ажилдаан орлоо. Бухлуудаан тавьж дуусаад цайгаа чанад суутал хөхөөлийн ороогоор үүл уулыг дамсан сүрхий гэл баагарч тэнгэр нэжигнэн бороо юу юугүй цайрлаа. Аадарлан асгарч байсан бороо тэгс хийгээд намдсан боловч шивэрсээр л байв. Тоосорсон нарийн шиврээс салахгүй орсоор шөнтэй золгов. Нэгэнт хийх юмгүй тул сэмжим ороод сад хэвтлээ. Санснаар нойр хүрдэггүй. Тэгж байтал аргамжаатай морин үүрсэж сэмжмийг түгшээчгэв. Адуу юу? Эсвэл морьтой хүн явна уу
гэж тэр таахыг оролдоно. Айхан багч заримдаа бас таагүй санагдах нь бий. Өдөж өнгийсэн, өлөв долов хийсэн эрүүл согтуу эрчүүд таарна. Өвөр чангатай элдв өдөөлт татгалгийг юм чинээ тоодоггүй болохоор л хавийн эрчүүл түүнээс баахан жиэрхэж зай барьцгаана. Ононгоор нутгалдаг бүдүүн улаан эр халамцуухан орж ирээд оролдоод салахгүй болохоор нь би чинь ам султай хүн шүү. Хэрэгт дуртай хүүхнүүдэд нэр алдар явдал санаарахлыг чинь өнөө дуулах гэд бараг л маргааш ихнэрээ чинь сонорт хэд дахин хүндэрсэн хэргийн тайлан болоод дуулцсан байх болно. Нэр нүрэн нэрмэл хүүхэн хоёроос алдаагүйдэн замаан болоод зайлж үз гэхэд үнэн худал согтуурхсаар гарч явсныг нь бодоод сэмжмийн инээд хүрнэ. Тэгж байтал товор гисээр мортой хүн ирж буух эмээлээ авах нь сонстов. Хэн буун юм бол гэж байтал нь хоолой засан чимээ өгч дамби ирж байгаагаа мэдэгдэв. Сэмжим өндийн дин ноцоогоод дээлээ нөмөрч байтал нь дамби ороод ирлээ. Сэмжимд өвсөн орцсон давчуухан бас дулаахан ч болчих шиг санагдав. Цай чанах гэтлэн дамби хэрэггүй гэж хороод хүйтэн цайнаас залглав. Овоо ажил нугарч байтал бороо орчихлоо. Хэр уддаг бол гэж сэмжмийг хэлэхэд дамби энэ аргагүй. 3 ширэн гэдэг болж байна. Ийм зүс бороо 2-3 хоног орчиход байдаг юм гэв. Байгаль гэдэг сайн шүү. Бор гөрөөсний ороо орох үед гурнууд байж атан дэлбэрэх шахсан юмнууд чимээ авсан болгон руугаа гүйсээр зүрийгэн олж зогсоо зайгүй хөөцөлтөн. Тэгээд хөөцөөний гөрөөс гэж тэднийг хэлдэг. Элэрх балаарах шахсан гурнуудыг элдв аюулаас хамгаалах гэсэн шиг усан хөшиг мэт зүсброо орно. Орж буй бороо орооны гөрөөсний шээс цавдагших шиг дэндүү нарийн ширхэгтэй байдаг юм гэж дамби хөөрөв. Сэмжим зориг гарган байж за би гэдэг хүн жирэмсэн болсон юм шиг байна. Би юм үзэгдэхгүй 2 сар болчихлоо. Хэрвээ миний эцэнд хүүхэд бий болсон бол таны л үр байж таарна. Энэ буйнийгч гэхүү, нүглийгч гэхүү би яаж шингээдэг хүн байгаа юм гэв. Дамбид хэлэх үг олдохгүй. Тулгамдаад дэмэл өөрийг нь налж наалтан суухад сэмжмийн толгойг үнэрлэхээс өөр шидгүй юм суун. Дотроо бол баярлаад байгаагаа тэр мэдэж байлаа. За яадаг ч байсан. Хүүхэд гартал нөхөр чинь ирэх бол эртэл нь зангирсан зангилаа хിവэр байж чамайг их шаналгах нь байна. Би болохоор дотроо шаналж л таарна да. Үр төрний гэдэг нэг ясны бэлэг чи намайг сүрхий догтлуулчихлаа. Өдийн насанд үрийн шавхруу байгаад чиний гидсэн дотор амилж байна гэдэг гайхалтай. Гэдэс чин томроод ирэхээр хүн бүр эцгийг хайж онцох таавар уралдуулах биз. Гараад ирэхээр царай төрхөөрөө хайгаад байсан эцгийг нь заагаад өгөх үед миний шаналх уу ирэх бах та. Нөхөр чинь гэж байна. Хүрээд ирэхэд нь ихнэр гэдэстэй. Эсвэл төрчихсөн байд. Хий хоосноос хөвлөдийн үр олж тээсэн гэж тэр мэдээж бодохгүй. Зангилааг нь олох гэж тэр заавал оролдоно. Гайгүй номхон юм шиг атлаан цаанаа айхтар шазууртай удмаа дагсан шаггүй хүн шиг санагддаг юм. Юу л болдог бол доо. Нэгэнтээ цахилсан аянгийн дууг хорж зогсоож болдоггүй шиг бидний энэ хэрэгч эргэлт буцалтгүй болчихлоо. Хов заяатайгаан эвлэрэх гэдэг нэг үг бий. Бид ч эвлэрэхээс өөр гарцгүй болж зоригжиж тавлин заяагаан дагая да гээд сэмжмийн нулимстэй нүрийг үнслээ. Тэд бороотой шөнийг амттайхан өнгөрөөгöd босоход бороо түр зогссон ч бүүдгэр бүрхэг зандаа удахгүй бороо орох янзтай байв. Бороон дундуур хийх ажил их биш. Дамбид сайхан далим гарч тэндэн дахиж хонхоор шийдэв. Оройхон шивэр бороон дундуур давааны ямыг өгсөн гөрөөс харахаар яв. Бүрий болж байхад энийг улаандаа ганцглаад амтай ирлээ. Гөрөөсөн буулгаж янзлаад махыг нь 2 хуваахад сэмжим хэсэг махыг бетонд хийж хүйтэн горхны усанд сойв. Дамби махнаас шорлоод цогшуулж бэлдсэн гал дээр шарж болгоход зөөхий мангиртай холин амттай гихчийн орон хоол идцгээлээ. Дамби сэмжим хоёрт 3 шэрэнгийнх энэ зүс бороо сайхан боломж гаргаж өглөө. Дамби үүрээр гараад ирэхдээ тэнгэр цэлэмх нь би эртхэн хөдлөнө гэв. Сэмжим цай боршулуун болгоод аягалав. Дамби морин эмээллээд ганцхан уйхад сэмжмийн урхан царай гунгаар дүүрч дотн 2 биеийн сэтгэлийн утсыг хөндөхгүй гэсэн шиг чимээгүйхэн тэрвэрлдээд саллаа. Дамби хэсэг яваад бургасны цаагуур орохын өмнө эргэж харахад сэмжим байсан газартаа зогссоор байв. Хадлан дуусах тишээ дөхөх үед сэмжим сумын төвд суудаг үеэлдүүдээ ажлынхаа чөлөөгөөр өвс нуруулдалс гэж хэл хүргүүлв. Дүүн найз залуутайгаа хамт ирж ажлыг нь хурдан амжуулаад буцлаа.
Өвсний хашаануудыг нь сайхан янзалж сэлбээд өгсөн дүүдээ Сэмжим талархаж, өвсний ажлаа сайхан гүйцээсэндээ баяртай үлдэж, өвөлжөөндөө аялуулах багсаг ажлыг хийгээд маргааш нь гэрийн зүг хөдлөлөө. Хадлангийн үеэр тэнгэр хангаа ивэж тэр нэг үргэлжилсэн борооноос өөр саад болох юм гараагүй тул бүх хүмүүс амжаартай байж ажлаа дуусгажээ. Хадлангаас ирсэн охин нь бүсэлхийгээрээ бүдүүрсэн шиг санагдахад их нь сэмхэн ажиглаад л байв. Сэмжим ус халааж усанд орно. Голын ус арай хөтөн болчихож та ус хийгээд өгөөрэй гэж ээждээ хэлв. Юм угаадаг төмөр байндаа ус хийж суухад ээж нь түүний нуруу биеийг угаалцав. Тэгэхэд аргагүй л Сэмжмийн гидэс цодойсон нь илэрхий харагдаж байлаа. Сэмжим босож зогсоод ус толгоогоо зайлуулахад нь гидс нь их болсон нь мэдэгдээд байв. Ээж нь миний охин чинь жирэмсэн юм уу? Гэхдээ хоолой зангираад нүд нь нулимсаар дүүрээд ирэв. Сэмжим харин тийм л юм шиг болоод байна. Өөртөө ч итгэхгүй юм гэв. Хүүхий тэгээд хүүхдийн эцэг хэн болж таарч байна? Эрчин эзгүй жил гаруй болж байдаг гэв. Тэр эцгийг бол би өөрөөсөө ч нуухаар шийдсэн. Тэгснэн дээр эрүүл сарвал хүүхэд төрвөл заяа буян минь гэд тосч өсгөндөө. Төрөх насандаа үрийн залаа өнөрлөж чадахгүй гацсан эм хүн гэдэг чинь үр гуйж бурхан тэнгэрийг царайчлан гуйх болтыг юм бэ. Залбирал минь хурч аврал бурхан намайг ивэж байгаа нь энэ биз? Юу тохоосон ч айх ширвэх юм алга. Хожим хойно учир начрыг нь тайлах өдөр ирэх байлгүй дээ. Ээж, та мэдээгүй юм шиг байгаарэ. Өвөлжөөндөө бууж олонний нүднээс хол байж цагийг өнгөрөөнө. Тэгээ цаг нь болохоор төрхөл байлгүй гэв. Тэднийг тушаах сүгэ гүйцээсэн ч айлын ацгны хэдэн литрийг өгч байв. Оройн самны дараа тушаах сүгэ машины тоогоонд юулах гээд зүтгэж байхад нь тэнд байсан хүүхнүүдээс зарим нь түүний гидс мэдэгдэхүйс томорсныг олоод харчхаж. Тэр оройноос Сэмжимийн гидсний тухай яриа ам чих бүрийг дамжин хурдан тарав. Сэмжимийн гидсийг гайхахын зэрэгцээ гидсэнт хүүхдийн эцгийн эрэл суралд санаагаа чилээсэн сайн дурын мөшгөгчд зөндөө. Зултангийн бүх ирчүүд болоод томхон болж буй хөвөт хүртэл гидсэнд байгаа эцгийн кандидатад нэр дэвшиж байхад дамби зэрэг хідэн хижээл ирчүүд тэдний тоонд багтахгүй байлаа. Хэд хоногоос айлууд туслангаас нүүх болж байгаа тул тархын зугаа хийн гэж тохирсон хүүхнүүд цуглан доод хотноос эхлэн айлуудаар орж найрлан дуу шуутай орой болж байлаа. Хүүхнүүдтэй тэдний ая яран шинг тэр шаахгүй зарим нэг ирчүүд нийлэн цоохор баг болоод шуугаж байлаа. Уухан нууж дуулахын зэрэгцээ халамтсан нэг аль нэг зовлонгоо санан уйлж зориг орсондоо агсамнах янзтай нөхдүүд жос гарч ирэв. Хэлдэж холбоорсон зугаалагчид дээд хотонд хурч ганц хоёр айлаар орсноо ээлжин таарсан Сэмжмийн дэрв. Тэднийг идэ хоол архиа бэлдсэн байлаа. Данхтай халаасан архинаас Сэмжим аягалж цай хоолоор дайлж байтал нэг нь Сэмжим чи яагаад арх ууж бид нартай наргихгүй байна? Алив үүнийг өө гэж аяхтай архийг эргүүлэн барих гэхдээ согтож шалжижсэн хүзүүд орж жирэмсэн гэвэцтэй. Юу гэж хаад байгаа юм? Мөнөөх хитэн өдөр хүний амжигт амьдсан таавар мэт юмдаа гинт тулсандаа хан баламгдах аятай эвгүрхэн чимээгийн айдцгааж эв хавгүй аниргүй байдал хідэн хором үргэлжлэв. Тэгтэл баруун хойн сууж байсан тарган шар хүүхэн ноёрхуу өнгөөр Сэмжим чи нөхрийнхөө эзгүүд гидсээ зүдийлгээд ичихгүй байна уу? Завхаа амтын юм а чи гэж занал ханхлуулсан үгийг хэлээд орхив. Миний гидс зүдээсэнд юундаа учиргүй гашуудах болов? Танаа нөхөрт намайг зүдийлгсэн гэж улааж байна уу? гэж Сэмжим шөргөөцөлдөв. Минийх хэнийхийг нь хэн мэдлээ? Эцэггүй хүүхэд төрүүлэх чамд л хэцүү биз? гэж нөгөө хүүхэн хэлэхэд эцэггүй хүүхэд гэж байдаггүйг бүгд мэднэ. Миний хүүхдийн эцэг хэн байх нь та нарт ер нь хамаагүй байх шүү. Өөрийнхөө жаргал зовлон өөрсдөө л үрээ. Миний зовлонг шүүрч аваад та нар зовоод яах вэ? Миний гэдэсхий юмнаас зүдээгээгүй нь мэдээж. Надаас өөр хинч тэр хүний талаар мэдэх албагүй. Тийм болохоор надаас үг алдуулах, надад сургаал айлдах хэрэггүй. Архиан ууж наргаад миний талаарх таавраан таах гэд хорхосоо байвал эрүүлдэн бодоод үзэж зугаагаан гаргацгаа. Энэ талын яриагаар намайг хордуулах гэдвэл би чинь бас хинээс ч дутхгүй хортмоогоо гэдгийг харуулж чадна шүү. гэж Сэмжим чангарав. Ирсэн зочид нэг тийм тааруухан уур амьсгал олио солио яриандаа зээрэгцээр гарахтаа ямар ч байсан данх архийг нь цааш нь хийсэн байлаа. Тэд гараад даших руу зүглэхдээ хүзүүд орж хийнэг хүүхэн
Хэний шээсийг нуугаад байна гэж чанга орилох нь зориуд сэмжимд дуулах гэсних биз. Чинийх биш гэдг нь дэндүү тодорхой байхад өөртөө хүртээлгүй юмд боож өгнө чи гэх нэгний үг бас дуулдлаа. Эрчүүд иймэрхүү уйлан орлонтой хүүхнүүдийн цугларалтанд оролцохоос зайлсхийв. Архинд шүлэнгддэг зарим нэг нь ийм далмиг өнгөрөөхгүй. Эрчүүд ихэнхдээ цас орохыг хүлээж гахаанд яар мурдахтаа хүлээдэг цаг. Хожим найлуудаар аажуу бууж ох халаалгаж уугаад сэтгэлээ сэргээх нь ч бий. Саяын хиттэй хэрэлдэх хэлцгийн дундуур болсон яриа сэмжимд харин ч зүгээр юм болов. Нэгэнт ил болсон эмээг хүнээс нуух гэхгүйгээс гадна хүүхдийн эцгийн талаарх тааврыг өөрсдөд нь үлдээсэндээ сэтгэл хангалуун байв. Энэ бүхнийг аваа чимээг өнгөрөөсөн ээж нь гөвөр шивэр маань уншиж буй бололтой байс хийгээд л арьяа балмын. Арьяа балмын гэхэн дуулдна. Тэд шуугалцаар орой болсныг анзаараагүй байж зул бөхөж байхад сэмжим унтахаар хэвтлээ. Намар шаад өглөө оройдоо сэрүүн шүндөн завсар зайлхаа ихтэй цуслан байшиндаа таарах баятай болж байлаа. Галуунууд сүрэг-сүргээрээ нисэн өнгөрч өвөлжөөнд буух цаг болж буйг тохиолно. Сэмжим хотныхоо хідэн хүүхдийг дагуулan явж өвөлжөөн дээрээ гэрээ бариад ирэв. Өдрийн аятайг тааруулаад ачаалав. Хідэн өхрөн туулаан дагуулаад зөнгөөрөн өвөлжөөнийхөө зүг рүү цов. Хоёр морин тэрэгтэй нүүдэл замд гарлаа. Нэгэнт гэрн бэлэн болсон тул тэд ядах сөхөх юмгүй төвхнөд авлаа. Сэмжим хідэн дуглаа ихээс нь салгаж хашив. Сайхан цай чанаж, борстой хоол хийж идээд дулаахан гэртээ налайж, амар сайхан амарч унтцгаалаа. Намартай болон өвлийн гэхэр сэмжим хөдөөний хашаануудынхаа өвсийг зөөж, өвөлжөөн дээрээ бүгдийг буулгав. Хідэн тэрэг түлээ базааж, зав чөлөөгөрөө ээжтэйгээ хөрөөдөж хураалаа. Гидснээхээ их томроогууд өвөлжих хаваржих бэлтгэлээ хангах гэж мэрэж байлаа. Бүлмүүтэй тул төрөх тэнхрэх үед нь ээжийн ажил гүйцэгдэхэ болно гэдгийг мэдэж байлаа. Гидсэнт хүүхэд нь аль хэдийнэ хөдөлсөн бөгөөд зангирч мишгэрсэн эрвгнэж таатай мэдрэмж төрүүлнэ. Ац болоход жирэмсэн болсноос хойш инээ тэрэ гисэнгүй. Биеийн сайн, эрүүл байгаагаа олзуурхна. Тэднийхээ саахалтын зайтай улаангарт толгойн өөртөө бодынх хадам ээжтэйгээ хоёр гэрээрээ сууна. Сэмжмийн гидс их болж түндэ түүрт хянцтай болоход ээж нь хөөрхийн хамаг ажилдаа ганцаар зүтгэх боллоо. Бодын их нэртэй нээлж төрөх цагаан бодож тооцоод үзэхэд цагаан сар өнгөрөөж хөнгөрөх баримжаа гарав. Үүндээ бас Батнот итгэхгүй тул хизээл болдоо гэсэн хүлээлт байсаар. Цагаан сарын өмнөх нь Дамби нарстын өвөр орно гэд тэднийхээр буугаад явлаа. Тулгар биетээ сэмжмийн царай цонхордов. Үл ялэг сэвхтээд өөр болчихсон шиг түүнд санагдав. Дамби явхаар мордохтон богцон уудалж хэдэн метр цагаан ямбуу даав дутуухаачилсан эсгийн үнэг өгөв. Даавуу хэрэг болно. Ээжийнхээ асуувал Дамбигийн эхнэр өгүүлсэн гэрээ. Үнгийг хүүхэд төрсөн хойно гүйцээ чаашлаад өлгийд нь өлгөөрэй. Буцахтаа болж өгвөл хоног тааруулаад буухыг бодно гэж бүдүүрч сумарсан гидсийг нийлээд нуруугаар нь тэрж толгойг нь үнэрлээд мордов. Дамби нарстын өөрт суух лусан баавад цагаан сараас өмнө хідэн цаас хүргэж өгч өрөөн цайруулж яваа нь инээж. Маргааш нь мал годсноос нилээд хойно Дамби сэмжмийн буулаа. Нарстай хавийнхны сонноос дуулгаад хоол идэж байхдаа морь минь газар хороодоггүй. Энэ янзаараа бол өглөөнөөс нааш гэрийн бараа харахгүй юм шиг байна. Хоноод явдаг юм уу да? Гэхэд цэрмаа хөгшин орой болчихож энэ хар шөнөөр яаж явах вэ? Хоноод яв гэж хэлв. Дамбиг мориндоо өсгөхөөр гарахад сэмжим цуг гаралцав. Дамбид хоймроор ор бэлдээд цэрмаа хөгшин унтахаар хэвтсэн байлаа. Сэмжим ор засаад Дамбиг хэвтгэлээр дингийн унтрав. Төдөлгүй өдрийн явдалтаа ядарсан хөгшин нойрондоо дийлдэж хорхирсхийн унтчихлаа. Сэмжим аажуухан босч Дамбийн өөрт шургаж ханхар цээжинд нь наалдан танил дотн үнрийг нь таашаан жигдхэн лувших зүрхний цогцолтыг нь чагнан чимээгүйхэн хэвтэв. Дамби сэмжмийн биеийг тэмтрэн илж эв хавгүйхан үнсэж үнэрлэн таална. Сэмжмийн гидсэн дээр тавьсан Дамбийн гарт мэдрэгдэхээр хөвлийд бүх хүүхэд хөдлөнө. Өөр хоорондоо яалтчгүй холбоотой 3 ам ил талд эрхэлж ээнэгшсээр бас нэгэн жаргалтай шөнийг өнгөрөв. Өөр тэмдгэрхийн үед сэмжим босч өөрийнхөө оронд орж хөвтлээ. Өглөө Дамби цай угаад мордохдоо цагаан сараар ээжийг чинь золгохоор эрэхтэй нүүр нүрэнийг харалцсан да. Сэмжимд хэлээд бүдэнцсэн тухайг нь үнсээд хөдлөлөө. Цагаан сараар гидсэн хэнгэрэг шиг болсон сэмжим ээжтэй олигтой тэм тус болж чадсангүй. Шуурхтай хүүтэн ч хараадах ховтой бөөр балжаас цагаалагчд ирж золгоцгооно. Тэдний дотор Дамби мөн ирээд явжээ.
Цагаан сар дундаан орж байх үед үе үехэн нуруунд чилээд гидсэн доош орох гээд нэг л тавгүй болж ирлээ. 2 хоног нэг иймэрхүү байсан Сэмжим ээждээ энэ тухайгаан хэлв. Ээж нь саахалтын бодинд очиж манайх руу хүүхэд ойр ойрхон явуулаарай. Сэмжим өвдөх гээд байна гэж дуулгаад ирэв. Нар баруулсан хойно бодийн хүүг ирэхэд Сэмжим өвдөж байна, бацлах нь ойртоод байх шиг. Ээжигээ хүрээд ирээ гэж хэлгээд хүүг явуулав. Бодийн эхнэр хэд төрсөн. Бас хэдийдэн хүүхэд их барьж авсан туршлагатай хүн тул Цэрмаа хөгшин түүнийг урьж зална гэдгэн аль эртнээс хэлсэн байлаа. Бодийн эхнэр төдөлгүй ирж төрүүлэх бэлтгэлийг хурдан амжуулав. Өвдөж шаналж буй Сэмжмийн нуруу хэвлийгэлж гар хөлийг нь барьж бацлан ховтос хунрыг нь аялуулж байхтан савны амсар нээгдэж удахгүй ус нь гарах байх. Төрөх үедээ ингэж тэгж дүлээрээ гэд Сэмжимд зааж зааварлана. Айхын хэрэггүй. Ирүүл саруул хүн уучраас нэг их ядахгүй төрнөц. Тэгтээ ямар ч л байсан яайда гимээр өвдөж байж л төрдөг юм. Тэгээд л өргөөс авсан юм шиг сайхан болчихноо гэж зоригжуулна. Шүн дундаас арай өмнөхөн ядарч туйлдсан Сэмжим төрж хүү гаргалаа. Ар байсан улаан хүү. Шаггүй бүдүүн хоолоогоор ойрлж гэрт буй хэдийн бие сэтгэлийн зовирыг нэмглээтгэв. Цэвэлмаа Цэрмаа хөгшөнтэй хамжиж байж хүүгийн хүйг боож арчилж цэвэрлээд мандцвэлж ихийнх нь хажууд тавив. Өвдөж төрхийн зовирт зүдэрсэн Сэмжим хүүгийнхаа бяцхан нүрийг харах гэж өндийс хийхдээ дэндүү сүлдснаа мэдэв. Болох юм санснаар болсонд сэтгэл санаа нь тэнийсэн Цэвэлмаа Цэрмаа хөгшин хоёр хавааран эмхэлж янзаллаа. Цэвэлмаа Сэмжимийн хөхийг шувтарч тавыг нь гаргаад хідэн цэхэр тусал сааж гаргаснаа хүүг ихийнх нь хөхөнд нааж амлуулахад ховдог нь аргагүй ангалзан хөхөж ангир үргэн хүртлээ. Цэрмаа хөгшин хоньны махаар шүл хийж охиндоо халбаар өгж уулгав. Сэмжимийн бие тавирч нэг их хөнгөн сайхан болж магнайд нь хөлс бурцаагаад ирэв. Сэмжмийн ихсэн тун өдөлгөө гарчихсан байсан тул шавхаргаа шингээхээр бэлдсэн ямаа доогуур нь хийж их хүү хоёрыг унтуулах ая тухыг аялуулж эхлэв. Цэвэлмаа ихсийн заншил ёсоор оршооход бэлдлээ. Гэр дотор голомтноосоо баруун хойно Цэрмаа зоос мөнгө тавьж газраан аргадаад тохой хэрийн гүн ухаж бэлдэв. Хүүгийн тоонтыг үүсгэхэд уг нь 3-аас доошгүй хөвгшөд оролцох ёстойч тухайн үед айл амтан хол хүйтэн хагар цагтвал ховтос хүнжил бөөгнүүлэн дээлэмсгсэн 3 дахь хөгшнийг тэд бүтээв. Угсан нөхөндөө цагаан эсгий, хоньны нос, арвай тарай, хоньны баруун хөлийн шагаа, дээрэс нь ихсийг хийлээ. Дараа нь адууны хялгас 3 чулуу, нүүрсийг соор нь хийж шороогоор буллаа. Энэ хорвоод мэндэлж буй хүний өмсөж ирсэн хувцсны ихэс бөгөөд тэрээр эзэнтэйгэн амин холбоотой гэж үздэг. Тэгээд ч ихсийг галголомт нь оршин хадгалдаг элдв амт аймгүй үзэгдэх, үл үзэгдэх муу юмны хорлолд өртөөхгүй тулд өтөр түргэн нууцлж далдалдаг ёсыг инхүү үйлдлээ. Хорлох муу юмд эзэнт нь хүрэхээсээ урд хувцсанд нь хүрдэг гэх бөгөөд хэрв ихсийг аль нэг юм сэглвэл эзэн болох хүүхэд хамгаалалтгүй болж хорлогдох нь хялбар гэдэг ажгүй. Хүүгийн тоонтыг булж дуусаад дэвсгэр ширтгийн хуучин хэвэнд нь оруулж ёстой юмыг ёсоор нь болгосондоо тэд баяртай байлаа. Хэсэг унтсны дараа хүүхэд яргалан уйлгнахад Сэмжимийг сэрүүлж мэмиг нь өгүүлв. Хамаг бие нь хөнгөрч сайхан болсонд Сэмжим баяртай байлаа. Өглөөн жавартай ч нар сайхан мандаж шин төрсөн хүүгийн анхны өдөр эхэллээ. Сэмжмийн хөхөнд сүү сайн ороогүй тул хүүг буцалсан усаар хөгжихийг Цэвэлмаа зааж өгөөд гэр өдөө явв. Цэрмаа хөгшний ажил нэмэгдсэн ч хүсэмжилж хүлээсэн зэн эсэн минд төрсөнд баярлан хөлн газар хүрэхгүй улмал хөнгөн шингэн юмд түүрдсэн шинжгүй жавхалцсан. Сэмжимч хурдан тэнхэрч байлаа. 3 дахь хоногоос хөхний сүүн мэдэгдэхүйц нэмэгдэж ховдог улаан хүүг цадах тайгаан болов. 7 хоноод заншил ёсоор хүүгийн угаалга милаалгыг хийх болж Цэрмаа хөгшин идэ будаа өрөм зөөхий бэлдээд бодийнхныг гэрээр нөрөв. Хүүг угаах ёслол үйлдсэний дараа Цэрмаа хөгшин хүүд минь нэр хайрал гэж хүн ээж Цэвэлмаад хадаг барив. Нутаг усандаа нэр төртэй. Эх эцэг элгэн садандаа ачлалтай. Сайн хүн болоорой гэж өрөөгөөд Цэвэлмаа хүүдэн инх мэд гэж нэр өгөө гэв. Сайхан нэр байна. Хүү маань эрүүл сарвал байж аз хиймэртэй сайхан эр болохыг ерөөй гэж Цэрмаа хөгшин өрөөлөв. Сэмжим хүүгийнхээ баруун чихэнд инх мэд гэж шивнэн хэлж нэрийг нь дуулгав. Хүүгийн милаалгын идэ будаа эзэн хүүхдүүд инх мэдийг сонирхон ойроос харах гэж зүтгэн. Хүүд сайхан шин өлгийг дарахад авчирснаа бодиблэглэв. Тэр даруйд өлгийг үннээс бэхлэн бэлэн болгоход инх мэд хүү шин өлгийдөн залралаа. Оройхон тийшээ Сэмжим дамбийн дутуу хаачилж авчирсан үнэгийг гүйцэн хаачилж
Хүүгийнхээ үлгийг өлгөв. Инх мэд хүүгийн амгалан тайвныг сахих сахиус эцэг ихийнх нь гар дамжин бүтэж байраа инхүү оллоо. Цэрмаа хөгшин үнгийг хараад хэн хаачлаа вэ гэхэд би өөрөө л хаачлаа. Болно үсттэй гэж Сэмжим хариулсав. Болох байлгүй гэд шүүр салдахтаа уг нь эцэг нь хаачилдаг ёстой юмсан гэж бодоод авлаа. 10-аад хоногоос тэнхэрч хөнгөрсөн Сэмжим гэр орныхон ажил төрөлд оролцож ээжийнхэн ачааг хуваалцах гэж хичээх авч ээж нь барагтай л бол хөдлөх дургүй гам алдваа. Нэлэх биений гам хэцүү гэдэг юм. Би амжуулаад болж байхад жаахан айдаж үз. Эд халгаахгүй байв. Инх мэд хүү идэж уугаад л байх амгалан амтан байлаа. Түүний улаахан нүр аяандаа цайж сэрүүн байх үедээ шардуу туяатай. Сүрхийн нүдээр дагуулan харж уцаараа хүртэл эвшээлэх нь эгдүү хөрмээр. Хүүгийнхаа онцгой гэмээр шар туяатай нүдийг харахтаа бит хоёр ч баригдаж таарнаа. Гэх төгшөөрт бас яадгийг гэсэн ярдаг бодол хоёр Сэмжимд зэрэг төрнө. Өрөөнөж ингрээвэр газрын цас хайлж газар тарлантан алаг тууны сүрэг нисэж бүүн цаг наашилсны тэмдэг дохоо мэдэгдээд байтал нэвсийтэл цас орж хэдэн хоног сүрхий хөтрлээ. Энэ нутгийнхан эрт гарсан төлөө бүнснүүдэд хааж хээлтэй үнэ ядар дороогоос нь малаан хашиж өвс дураар нь өгөх тул цас шуурганд зутарсан нүгүй. Ононгийн урд би урагшаа бол цас их орж айхтар шуурсан гин. Зарим хүн хонь малтайгаан олдохгүй байгаа дуулна гэж бодийн ихнэр сонинд болгов. Сэмжим авдран уудалж бүс үртэс үзэж байснаа цэнхэр дурдан дээлээс үлдсэн хэсгээр хүүдэн баривч ойж өмсгөв. Хөө мушигнан инээж ихийнхээ зугааг нэмнэ. 5 сарын дунд ихэд мал ногоонд цаадаж арын ой ногоорч эхлэв. Мод ногоорсон хойно хөхөө донгодох нь бололтой. Зун сайхан болох бах. Ингэхэд манайх хэдийд нүүх болж байна гэж ээжийгэн асуухад харин бодийнхан хизээ нүүх юм бол доо тэднийхтэй зэрэг нүүсэн дээр бах гэж Сэмжим хэлв. 6 сар гарсан хойно Сэмжмийнх зүслэндаа булаа. Зүслэнд буусан айлуудын эхнэр хүүхэд орж гарan Сэмжмийн хүүг хөөрдөн жижиг сажиг бэлэгсэлд өгцгөөн хүүг шинжин хинтээ адилвэ гэдэг тааврыг өөрийнхөөрөө таацгаана. Миний анзаарснаар тэр хүү дамбын дугрын шарнуудтай адилхан нүдтэй харагдсан гэж хэлсэн шар долгорын үг олон хүний саналтай нийлж байв. Гэтэл дамбын дунгаарынх нодны энд байгаагүй. Ер нь наадмаас хойш нэг ирээд эцгиндээ цөөхөн хоноод явсан гэж бодоход нэг л авцалдаагүй юм болоод байдаг. Хүүгийн эцгийг таах таавар улам ээдрээтэй болж ирэв. Хүүгийн цагаан шархан царайд гайхах юм алга. Энтхийнхэн бараг л бүгд шардуу царайтай хүмүүс. Харин тэд бие биегээ шар энтер гэж хийж хочлохыг яана. Дамби мормалын ажлаар дээд хот тавиар явахдаа Сэмжмийн дорж шинэ хүнийг харав. 4 сар хүрч яваа хөөхөн амтэн. Ээжийнхэн орон дээр тарвалзаж дээрэс нь өлгсөн унжуурга наадгаануудыг хөдлөхийг харан баясах нь игдүүтэй. Дамбын аюулхайч дүүрээд ирэх шиг. Амин голоос нь ундрах хөө минь гэсэн дотор бөглөө уулгандаан цочин сандрах шиг болов. Ямар хөөхөн амтэн бэ? Хэн гэж нэртэй вэ гэж түүнийг асуухад инх мэд гэж Сэмжим хариулав. Дамби Сэмжмийн төрснийг дуулж мэдсэн ч нэлэх нойтон амтан хөлсч мэднэ. Дараа болъё гэд тэднийхээс дөлөөд байсан байж сайхан нэртэй хүү байна. Сайн хүн болоорой гэд арвалзаж буй хүүгийн носон оймсны уяанд 10 төгрөг авчуулаад тонгойж өнсөв. Уян зөөлөн дийлддэг болсон Дамбид нэлэх хүүгийн инхэр хонгор үнэр дин дүү дотн санагдан дотор нь давчтаад за явъя да гэд бушуухан гарав. Морь руугаа алхаж явахдаа хөөрийн ирэхгүй хоёр нүдийг нь бүрхэх нулимсан ханцуугаар шударч хайр уярлын амт тайхан догтлолоор минрээд уяанд буй морьныхоо цулбуурыг тайлахдаа гар нь чичирж хөлн сул болчих шиг болов. Хөөхөн хүү. Сайхан хүн болноо. Сэмжим минь улам сайхан харагдаж байна. Үр төрүүлж нэлхарсан хүүхнүүд урдынхаасаа илүү сайхан болдог хойно. Сэмжмийн минь цаашдын тавилан заяанд ямар зураг өрөвтэй байгаа юм бол тоо гэж Дамби санаашран бодлоо. Өтөл насандаа яваагаа мартаж залуу хүүхний хормой готтой орооцолдож түүнд зовлон тарвуу. Яа. Хүүн хүн болохоор л болно. Цагаа болоход өнчин зоргол хүртэл өсөж өндийгөөд хавийн юмыг сүрдүүлэм харж ханамааргүй сүрлэг сайхан бууг болчихтгол үсттэй гэсэн бодол түүнд төрнө. Хүүг хүн болоход би дэмтэй байх ёстой. Болох байлгүй дээ гэж хариуцлагын буулгыг өөртөө өөрүүлээд хэв. Наадмын дараа аймагаас ирсэн шуудингийн машинаар Сэмжмийн нөхөр Дэлгэр сумын төвд
буулаа.